Хамгийн хайртай дуучныхаа концертыг санаандгүй үзнэ. Туркт аялж явахдаа таксинд явж исэн чинь гинэд хашаан дээр манай хайртай дуучны зурагтай постэр харагдсан байхгүй юу? Эвгүй гэж хальт уншсан чинь Аврорагийн концерт гэж бичсэн байх шиг байсан. Өнгөрцөн байлгүй дээ. Би арай чи ингэж харж хацтай биш байлгүй дээ гэж одоод гуглдсан чинь концерт нь бүр яг маргааш болохоор байсан. Тэгээд билет нь 150 мянган төгрөг чиглөө лав зарагдчихсан. Ийм том дуучдын концерт $10,000, $20,000 гээл те дийлдэхгүй үнэтэй байдаг гэсэн төсөөлөлтэй явж исэн. Тийм болохоор 150,000 төгрөг гэхтэн бүр амар гайхсан. Тэгээ баярлсан. Тэгэл цаг нь болоод Аврорагийн дүрс тайзан дээр амар тамар гарч ирэл хоолн сонсогдоод би бүр орилол эхэлсэн заяо. Hello. Тэгээд концертны эхний цаг тасралтгүй байлсан. Би амьдралынхаа хамгийн хэцүү өдрүүдийг Аврорагийн дуутайд авсан. Салалт, сэтгэл готроол, ажил явдал гээд тэр бүх үеүүдэд Аврорагийн дууг тавихаар дотор нэг юм имшлэгдэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг байсан. Тийм болохоор амьдаар нь дуулахыг сонсно гэдэг болгон хэрэг нэр төрийн хэрэг байсан. Би энэ тухай мөрөөдөх бай тухай төсөөлж ч үзэж байгаагүй. Тийм болохоор амьдрал миний төсөөлөөгүй зөндөө олон гинтийн билгийг надад бэлдсэн байт юм байна да гэж бодсон.